За дөнгөж сая би охиноо унтуулчаад одоо өөртөө зориулаад нэг хөнгөн орон хоол бэлтгэх гээд байж байна. За ямар хоол байгааг бодохгүй харцгаая. За бүгдээрээ миний орон хоолнд ямар хүнсний бүтээгдэхүүн орсныг бүгдээрээ харцгаая. Тада. За бидээч ногоон айлан байна. Ногоон айлан болохоор бусад улаан, шар айлмыг бодвол илүү эслэг, дээрээс нь хотоодны гөрөлц хөлгөнөөс сайжруулж өгдөг. Тэгээ би ер нь бол өдөр тутамдаа ногоон айлан байнга иддэг. За дараагийнх нь болохоор тараг байна. За энэ тараг нь болохоор ийм ногоон тагтаага. Энэ нь болохоор элсэн сахаргүй. Тэгээ жингээ барьж байгаа хүмүүст илүү тохиромжтой. Улаан тагтаа бас байдаг. Гэхдээ улаан тагтаа нь элсэн сахартай гэсэн үг шүү. Элсэн чихэртэй гэсэн. За дараах нь банан байна. За банан болохоор яг ийм оройн хөнгөн хоол идж хахад тарагтай илүү гой зохицож өгдөг учраас би бананыг сонгосон. Өглөөний цайнда гурвалжин будаатай каш хийж байна. За би гурвалжин будаагаа яаж бэлтгэдэг вэ гэхээр эхлээд гурвалжин будаагаа энэ болохоор угаагүй байгаа. Маш сайн 3-4 удаа бүр усаар маш сайн зайлж угаах хэрэгтэй. За дөнгөсөө гурвалжин будаагаа угаачаад бага зэргийн хэмжээний ус хийгээд их хэмжээний ус хийх шаардлагагүй, нэг иймэрхүү хэмжээний ус хийгээд ингээд нэг буслаж гин. За буслангууд нь галын унтраах хэрэгтэй. Тэгж удаан буслах шаардлагагүй. Цагаан будааг болохоор удаан буслахдаг бол гурвалжин будааг бол хэрвээ гурвалжин будааг удаан буслах юм бол хамаг шим тэжээл нь алга болчдөг учраас нэг порпор хийлгээд тэгээд галын унтраалаа. Тэгээд тагийн тавиад 30 минут дэвтэнэ. За 30 минут дэвтээсний дараа аяанда ингээ гурвалжин будаа маань ингээ бэлэн болчдөг байгаа. За яг ойроос нь ингэж харуулъя. Ингэж харагдана. Яг бэлэн ингээ болчдөг. За бэлэн болсон гурвалжин будаан дээрээ сүү хийгээд буцалгаад за манайх эсэн сахараа шилэн савнд хадгалдаг байгаа. За энээсээ ингээд 1-2 халбаа хийчих болно. Манайх цагаан сахараас илүү бор сахар хэрэглэх илүү дуртай. Яагаад вэ гэхээр биеинд илүү тустай гэсэн үг. За дараа нь илүү бас гоё амт оруулахын үүднээс масл хийж болно. За нэг халбаг. За тэгээд цаан утгаад өглөөний сүйтэй каш маань бэлэн болсон гэсэн үг. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2019 оны 3 сарын 8 олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр. Энэ өдөр 7 дахь модолоо би сонгож аваад 2 дахь удаа уулзаад байж гин тий. Энэ өмнө 2 хоногийн өмнө уулзсан байгаа. Ерөнхийдөө танилцаад өнөөдөр болохоор 7 дахь модолд за хоёул чинь баг 1 вэ нүү 2 сарын хугацаанд л өөрчлөлт өгнө шүү дээ. Тэр хугацаанд хэрэглэх бүтээгдэхүүнүүдээ би авчирсан байгаа. За энэ чиний хэрэглэх бүтээгдэхүүн байна. Баярлалаа. За дараагийнх нь энэ ийлдэс гэдэг энэ арсыг гойж хамруулдаг. Ямар нэг химийн найрлага байхгүй, сөргөнөлөө үзүүлэхгүй энэ минерал ийлдэс гэдэг байгаа. Энийг болохоор чи нүүрэн дандаа юм цацаад хэрэглэнэ. Энэ болохоор нөхчөөл одоо батганы сорив тэг арсыг гойж хангалж өгдөг. Тэгэд өрчлөө хүртэл арилгадаг юм гоё бүтээгдэхүүн байна. За энийг бас бэлгэндэ гэж байна. За тэгээд энэ торн дотор нь болохоор ерөөдөө бүтээгдэхүүнүүд байгаа. Энийг болохоор дараагийн бичлэгүүдээр илүү хэрэглэж байгаа явцдаа бас танилцуулах зүгээр ах. Ерөөдөө одоо
Яг хоо дотор нь бол бүтээгдэхүүн байгаа шүү. Байхгүй юм гэж бодоорой. За тэгээд модельтойгоо илүү танилцъя. За өөрийгөө танилцуулаарай. Наа Гано гэдэг 21 настай Монгол Улсын их сургуульд 4-р курсын төвчний оюутаар суралцдаг байгаа. Одоогийн байдлаар миний жин 103.2 өчтөр оройны байдлаар яг 10 жилийн яг анх төгсөөд 85 кг байсан. Тэгээ их сургуульд ороод 10 кг асаад 75 болсон. Түүний дараачаар ингээд баг багаар аажмаар ингээд нэмээл сүүлийн 4 сараар ингээд яг огцом эрчимтэй бол нэмж эхэлсэн. Нэг одооноос яг 4 сарын өмнө би нэг 90 хавцаа болцсон байсан чинь яг сүүлийн 4 сарын өмнө тийм нэг 90 хавцаа байсан чинь яг сүүлийн 4 сараар гинт л нэмсэн. Яг энэ нэг тийм болсон. Тэгэхээр чи 10 жилдээ 85 байсан гэлөө. Тийм. 10 жилдээ 85 байжгаад сүүлийн 4 одоо дөрөвтэй л айгүй холбоотой биш үү? Сүүлийн 4 жилдээ баг 20 кг нэмээд баг л 20. За баг 5. Тэгээд сүүлийн 4 сар болохоор багаар гарсан юм биш үү? Тийм. Баг багаар ингээл нэмэл байж байгаа л сүүл яг 4 сар ингээд гинт огцом нэмсэн. Тэгээд яагаад миний модель болохыг хүссэн бэ? Тэрийгээ бас. Яагаад хүссэн бэ гэхлээр мэдээж би энжингийн илүүдэлтэй түүнийг даван гарахын тулд ингээд өөртөө төлөвлөгөө зохиод янз янзын юм хэрэгжилж үзсэн, фитнес явж үзсэн, аэробик, спиннинг ингээд янз янзын юм явж үзсэн. Тэгээд ингээд тийм олон юмны дараачаар ингээд энэ олон ингээд үйл хөдлөлийг дүгнээд үзэхээр надад яг нэг юм дутагтаад байсныг ойлгосон. Надад ингээд тасгалжуулаад ингээд зөвлөөд хажууд байнга ингээд одоо юу гэх өөрөө нь илүү хурцлаад за ингэ шүү тэгээ шүү гэж тийм нэг тийм нэг дотны зөвлөгч хэрэгтэй болцыг ойлгосон. Яг тэр үеэр мөнийгч маань яг модель шалгаруулна гэж зарласан байсан. Тэгээд тэрийг харчаад би шаардлага харчаад за би яг таарах юм байна да гэл амар тэгэл бичээл явуулсан өөр хадлаар би одоо ингээм юм тэнтэй байж байгаа дараачаас нь юм болсон гэд тэгээд ингээ бичиж яваасны дараа мөнийгч яг хариу бичээд би хариуг нь уншиж байгаатай амар дагтлаа. Тэгэл уулзыг өгдөн баярлал. За ямар ч гэсэн уулзах гэл. Тэгэл уулзсан чи мөнийгч бүр ингээ амар таалагдал. Мөнийгч ч гэсэн би амар таалагдал. Гэхдээ яагаад таалагдсан бэхээр айгүй олон хүмүүс би модель олмоор байна. Би арсны асуудалтай, жингийн асуудалтай гэж надруу зурус явуулсан. Гэхдээ тэр дундаа хичнээн нүрээ хараад уулзаагүй би анууг л танихгүй. Гэхдээ утасны цаанаас ингээд битсэн зүйлийг хараад миний сэтгэлийг айгүй хөдөлгөөд дээрээс нь уулцсан чинь бүр их таалагдсан. Яа тэгвэл манай ануу айгүй хөөрхөн юм нарны цэцэг шиг дана ингээд юм гоё энергитэй зөв охин шиг санагдсан байхгүй юу? Хоёлыг энерги бас одоо нийлээд тэгээд хамаа гол нь зөв эрг энерги л надад маш их таалагдсан. За энэ охин яг миний хийсэн зүйлийг маш гоё эргээр хүлээж авах юм байна. Дээрээс нь өөртөө өөрчлөлт хийж чадах юм байна гэдэг үгнээс би жаа моделлер сонгосон байхгүй юу? Би амар ховор шинж чанар л да. Тий. Тэгээ моделлер сонгогчод бүр амар баярлалаа. Тухайд ингээд яг баярлалаа 100% илэрхийлж чадахгүй. Мөнийх ч салж ивчээд би моделлер сонгогчлаа гэж бүр яа. Амар баярлалаа. Тадагийн моделлер ингээд гоё бүтээгдэхүүн авсан амар баяртай. Маш сайн үр дүн гаргаж та бүхэндээ үзүүлнэ. Тэгээд дараагийн бичлэгэн дээр манай ануу маань бүр та нарын нүдэн дээр бүр ингээд одоо алхамаар гэдэг шиг те багаар өөрчлөлт эсвэл бүр ихэрч яж болно л да. Гол нь чиний бүр өөр чинь юм одоо юу гэдэг нь хүчин чармаалтаас болох байхгүй. Тэгээд та нар маань хараарай. Хамгийн гол нь би яагаад энэ 7 дахь модельийг сонгож авсан бэ гэхээр энэ бичлэгийг үзэж байгаа охид төсгөөжүүд жингийн асуудалтай өөртөө итгэл хүмүүс маш их байгаа. Тэдэрт урам зориг өгөх үүднээс хүн чинь бас өөрчлөгдөж болдсон байх гэдгийг л харуулах үүднээс энэ бичлэгийг хийж байгаа юм шүү. Тийм учраас та нар маань дараагийн бичлэгийг тэсэн ядан хүлээж байгаараа тэгээд 7 хоног болгон нэг влог орж явах болно. Дээрөөсөө модельээ яаж өөрчилж байгаа гэдгийг үйл явцыг баримтжуулаад бичлэг хийгээл явж гин гэсэн. За тэгээд дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай. Тэгээд subscribe заавал хийгээрэй. Тэгээд бас лайк дараарай, коммент үлдээгээрэй. Яг бол тэр нь бас бидэрт
бид хоёрт урам зориг өгнө гэсэн үг шүү. Тийм учраас дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Түр баяртай. Бай бай. Sure.